За, ер нь ингээ харах юм бол баг бүх метрикс гол юмнууд нь өсөлттэй явж байгаа. Энэ компани өсөлттэй. Шинэ харилцагч орж байгаа. Харилцагч мөнгө хийж байгаа. Тэгээд энэ ер нь бол Gen Z, Gen X, Millennial-ийн application boomer-ууд ер нь ямар application ашиглаж байгаа юм бэ гэх мэт Fidelity, Interactive Box гэх мэтчлэн манай school platform дотор хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс ерөөхдөө Interactive Box ашиглаж байгаа. Ягаад вэ гэх юм бол энэ Robinhood одоохондоо ганцхан ерөөхдөө Америкийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ бид нар бас юу харж байгаа юм бэ? Хүлээж байгаа ийшээ хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс юу бас хүлээж байгаа юм бэ гэх юм бол хизээ Азийн зах зээл орж ирэх юм, хизээ Европын зах зээл орж ирэх юм бэ. Америкас гаралтай баг номер 1 финтекийн нэг нь Robinhood Markets гэдэг компани. Америкт амьдарч байгаа хүмүүс баг энийг бүгднгээр мэдж байгаа. User interface, application design бүх юм супер. Сүүлийн үед бас бизнесээ нэлээд өргөтөж байгаа. Санхүүгийн зөвлөгөө рүү орж байгаа гих мэтчлэн ерөнхийдөө санхүүгийн зах зээл дотор ажиллаж байгаа хүмүүсийн мөрөөдлийн эзэмшиж байгаа компани. Ийм application миний хувьд бас яг тийм. Давуу тал нь юу юм бэ гэх юм бол Америкт байгаа тэндээ venture capitalist-ийн хөрөнгө оруулагч зөндөө байгаа. Монголд ийм юм хийя гэх юм бол маш олон программистууд хэрэгтэй. Тэгээд Монголд хамгийн хамтарч ажиллах хэцүү хүмүүс нь ямар төрлийн хүмүүс юм бэ гэх юм бол программистууд тий технологийн компанид хүмүүс барыг бүгдээр энийг мэдж байгаа. Тэгээд одоо би үгүй нэг гэх юм бол 12 сарын сүүлээр 1 сарын ихээр ер нь энэ компани дээр үнэлгээ хийгээд апдейт өгч ирсэн. За тэгээд саяхан нэгний улирлын тайлан гарсан. Тэгээ хэдүүлээ Robinhood хэр явж гин, өсөж гин үү, буурж гин үү, үнэлгээ нь өссөн үү, багц дотор хэврээ үлдээх ёстой юу, багцаас хасах ёстой юу хэдүүлээ өнөөдөр хамтраа ярьчих. За энэ яг 3 сарын хамгийн сүүлийн шинжилсэн мэдээлэл таад ингээ харж байгаа юм бол мөнгө хийсэн хөрөнгө оруулалт хийсэн харилцагчийн тоо өнгөрсөн жилийн 3 сард 23.9 сая байсан бол одоо 25.8 сая болсон байгаа. Ерөнхийдөө хөөрхөн өсөлт жилийн дотор ойролцооныг 2 сая харилцагч нэмсэн сарын дотор ойролцооныг 160 мянган. За тэгээд нийт хөрөнгө одоо харилцагчийн байршуулсан байгаа арилжаанд орсон хувьцаа эзэмшиж байгаа хөрөнгө маань өнгөрсөн жил ойролцооныг 130 тэрбум доллар байсан бол одоо 221 тэрбум доллар болсон байгаа. Нийлэн сайн өсөлт, жилийн дотор 70% өсөлт өнгөрсөн сараас харьцуулах юм бол 18% өсөлт. Гэхдээ яагаад тийм байгаа юм бэ гэх юм бол 1 сараас 2 сарын хооронд ерөөхдөө жоохон бууралттай байсан. Юу толботой юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл буурсан, нэмээд та бас мэдэх ёстой криптогийн зах зээл буурсан. Хувьцааны үнэлгээ буурж байгаа юм бол криптогийн үнэлгээ буурж байгаа юм бол шууд харилцагчийн портфолио улаан харагдаж байгаа учраас юм байгаа. Тэгээ 3 сарын сүүлээр буцаага жоохон өсөөд тэгээ эх сарын үлдгэлэл жоохон буурсан байдалтай харагдана. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулах юм бол 70% өснө гэдэг чинь маш сайн. Надтай цуг хөрөнгө оруулалт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулагч болмоор байна уу? За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таадаа бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө оруулагч болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадад өгнө. За нийт нөгөө мөнгө байршуулсан хэмжээ ерөөхдөө өнгөрсөн жилээс өнөөдөр хүртэл нэг нуурсан ойролцоо өмнө нь бол 3.8 гэх мэт харилцагч мөнгө байршуулдаг байсан бол одоо 7.6 тэрбум болсон байгаа. За бэлэн мөнгөний үлдгэл одоо cash sweep account юу юм бэ гэх юм бол харилцагчийн мөнгө байршуулж байгаа тэр номинал данс гэх юм одоо тэн дотор өмнө ойролцооны 19 тэрбум доллар байсан бол одоо 28.2 тэрбум доллар болсон. Бас сайн үзүүлэлт. За тэгээд доошлоод би энэ браузерыг жоохон дээшлүүлчихье. Окей. За энэ харах юм бол нөгөө нийт арилжааны дүн ингээ харах юм бол өнгөрсөн жил 85 тэрбумын арилжаа явсан бол одоо 126 тэрбум болсон байгаа. Сайн өсөлт. Нэмээд опцион арилжаа хийсэн өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл 120 тэрбум доллар 120 сая доллар байсан бол 168 сая доллар болж өссөн. Ойж гараа энийг. За тэгээ криптогийн арилжаа харах юм бол өнгөрсөн жил 6.5 тэрбум байсан бол одоо 11.3 тэрбум. Өнгөрсөн жилийн 11 сард биткойн оргил цэг дээр хүрэхдээ 35 тэрбумын крипто арилжаа хийжсэн. Тэгээд шинэ засгийн газар орж ирээд Трампын доор энэ Securities and Exchange Commission одоо
арай зөөлхөн хандж байгаа, арай сул, арай чөлөө өгж байгаа учраас ер нь бол Robinhood илүү идэвхтэй одоо криптогийн зах зээл орж байгаа. Нэмээд margin book юу юм бэ гэх юм бол харилцагч нар бас өөрийнхөө одоо нэг $1000 хийсэн бол ганцхан тэр $1000-аар арилжаа хийхгүйгээр Robinhood бас юу гэж байгаа юм бэ гэх юм бол харилцагчтай зээл өгж байгаа. Тэ $1000 хийсэн хүн магадгүй $1500, $2000, $3000-аар арилжаа хийхин ирэх өгж байгаа. Та хэдийн дунд forex арилжаа хийсэн хүмүүс энийг маш сайн мэдж байгаа. За тэр margin book нь өмнө жил бол 4.1 тэрбум байсан бол одоо 8.8 тэрбум болсон байгаа гэсэн үг. За ер нь ингээ харах юм бол баг бүх metrics гол юмнууд нь өсөлттэй явж байгаа. Энэ компани өсөлттэй. Шинэ харилцагч орж байгаа. Харилцагч мөнгө хийж байгаа. Тэгээд энэ ер нь бол Gen Z, Gen X, Millennial-ийн application boomer-ууд ер нь ямар application ашиглаж байгаа юм бэ гэх мэт Fidelity, Interactive Brokers гэх мэтчлэн манай school platform дотор хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс ерөөхдөө Interactive Brokers ашиглаж байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ Robinhood одоохондоо ганцхан ерөөхдөө Америкийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ бид нар бас юу харж байгаа юм бэ? Хүлээж байгаа ийшээ хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс юу бас хүлээж байгаа юм бэ гэх юм бол хизээ Азийн зах зээл орж ирэх юм, хизээ Европын зах зээл орж ирэх юм бэ? Тэр алхмаа хийчих юм бол бас харилцагчийн тоо ерөөхдөө нэлээд өсөрнө. За өнгөрсөн жил ер нь бол олон улсын expansion одоо өөр зах зээлээ орох хүний нууцаа бүрдүүлжсэн одоо удахгүй бас тэрэн дээр хүлээж байгаа. Тийм учраас Wall Street гих мэдчлэн ерөөхдөө энэ Robinhood компани хувьцаагийг өндөр үнэлж байгаа. Ер нь бол дунджаар Wall Street одоо Америкийн хөрөнгө оруулагчийн сангууд, хөрөнгө оруулалтын банкуд Robinhood компани дээр ямар хүлээлт тавьж байгаа юм бэ гэх мэт ойролцоо өнөөдрийн энэ хувьцааны ханш $81 байх хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ Robinhood-ийн хувьцааны ханш ингээ харах юм бол одоо $46.6 байгаа. За тэгээд манай School community-д ганцхан нээлттэй valuation model орчид бас энэ шинжилсэн байдлаараа би одоо бас group руугаа тавьчих. Та бас энийг татаж аваад өөрийнхөө таамагуудаа оруулж болно. За $46.6 нэг ширхэг хувьцаа. Хэдэн ширхэгтэй юм бэ гэх юм бол ойролцоо одоо нэг 880 сая ширхэгтэй. Тэгээд зах зээлийн үнэлгээд гарч байгаа юм бэ гэх юм бол $41 тэрбум. Окей. За бэлэн мөнгө бол 12 тэрбум, 13 тэрбум орчим, зээл үр бол 9 тэрбум. За тэгээд энэ компани enterprise value ойролцоо нэг 41 тэрбум гарч байгаа. Окей. 3 дугаар эхний улирлын үзүүлэлтүүд нь юу байсан бэ гэх юм бол Robinhood-ийн орлого маань $927 сая гарч ирсэн. За өмнөх жилийнхтэй харьцуулах юм бол өмнөх жилдээ Robinhood $618 сая орлоготой байсан бол өнөөдөр $927. Тэгээд хэдүүлээ ингээ харьцуулаад үзэх юм бол өмнөх жилдээ ингээ харьцуулах юм бол яасан бэ гэх юм бол 50-аар өссөн. За тэгээд та зүгээр үзүүлчихье. Энэ хамаагүй. За үйл ажиллагааны зардал заяа. Үйл ажиллагааны зардал 21%-аар өссөн. Гэхдээ борлуулалт 50%-аар өссөн. Айгуу сайн. Одоо олж байгаа цалин 50%-аар өсөөд өөрийнх нь энэ компани зарлага нь 21%-аар өссөн гэсэн үг. За тийм учраас ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн эхний улиралтаа $2 сая алтгалтай $2 сая ашигтайсан бол одоо энэ улиралтаа $330 сая ашигтай болсон. За энэ компани ерөнхийдөө 2020 онд бас нэг жоохон хурлын цэгтээ хүрсэн. Гэхдээ дараагийн өсөлт илүү шуналтай байсан учраас ерөнхийдөө хэд хэдэн жил алдгал хийсэн. За тэгээд өнгөрсөн жилээс ахуулаад нэлээд ашигтай болж ирсэн. Окей. За тэгээ энэ бүх үзүүлэлтүүд нь ерөнхийдөө эрүүл гарч байгаа өсөлттэй гарч байгаа бусад зах зээлийн тоглогчоос хувь булаад авч чадж байгаа учраас хэдүүлээ юу хийх ёстой юм бэ гэх юм бол энэ ирээдүйн орлогын өсөлтийн таамагаа жоохон өөрчлөх ёстой. За өмнө би юу таамаглаж ирсэн бэ гэх юм бол арай жоохон консерватив өсөлттэй байсан бол эхний улиралтаа борлуулалт ойролцоо нэг 50% өсгөж чадсан болохоор ер нь бол энэ жилдээ за 50% арай биш ерөнхийдөө одоо хөрөнгөний зах зээл жоохон хүүтрээд эхэлж байгаа. Тийм учраас 40% өсөлттэй ингээд тавиад үзье. Тэгээд мөнгө урсгал нь ойролцоо ингэж гарч байгаа. Тэгээд ерөнхийдөө хувьцааны үнэлгээ миний зүгээс хэдтэй байх ёстой юм бэ гэх юм бол манай school гишүүдд ганцхан нээлттэй та хэд бас Robinhood-ыг илүү дэлгэн мэдмээр байгаа юм бол манай санхүүгийн модельийг өөрөө татж аваад өөрийнхөө шинжилгээ таамаг оруулмаар байгаа юм бол тийм манай манай school community-д нэг дээр. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29.
За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах ч гинэ. Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.